Эрсдэлтэй зүйл хийх нь амьдралыг янзтай болгодог. Гэхдээ эрсдэл бүртээ татгалзсан хариу авах магадлал бий. Багт элсхийг хүссэн ч, дуртай хамтлагтаа орохоор шалгуулсан ч, эсвэл таалагддаг хүндээ сэтгэлээ илчлэгдэж. Тийм ээ, татгалзсан хариу авах хэцүү. Гэхдээ эн чинь амьдралын жирийн л нэг хэсэг. Байнга хүссэн бүхнээ аваад байдаг хүн гэж нэгч үгүй. За яг уу, энэ залуу бол магадгүй. Чөтгөр авах Стив. Тэгвэл татгалзсан хариу авсныхаа дараа яах хэрэгтэй вэ? Эхлээд чамд татгалзсан хариу өгсөн хүний шийдвэрийг бүлээн зөвшөөр. Тэр өөртөө хамгийн зөв гэсэн сонголтыг хийх ёстой. Тэрний бодлыг өөрчлөх гэж оролдоод нэмэргүй болов уу? Тэгээд ч дараагийн удаа чийж бас хэн нэгнээс татгалзаж магадгүй. Тийм үед чи тэр хүн чиний шийдвэрийг хүндэтгээсэй гэж бодно. Тийм биз дээ? Шийдвэрийг бүлээн зөвшөөрснийхаа дараа өөртөө анхаарах хэрэгтэй. Өөрийгөө бүтлгүйтлээ хэмээн буруутгах бас харин ч оролдоод үзсэндээ өөртөө баяр хүргээрэй. Хэрэг ууртай эсвэл гунигтай байвал хожим харамсах альва үйлдэл битгий хийгээрэй. Амьсгаа аваад өөрийн итгэдэг хэн нэгэнтэй ярилцаж сэтгэл санааны таагүй байдлаас эрүүл аргаар гараарай. Тэгээд чамааг чи болгодог эрхэм сайхан чанаруудаа бодоорой. Магадгүй найзуудтайгаа уулзаж сэтгэлээ сэргээх зүйлс хийж болох юм. Хамгийн гол нь чамаас татгалзлаа гэд энэ нь чамд ямар нэгэн асуудал байна. Эсвэл чи үзээ талтгаа болох хэрэгтэй гэсэн үг огт биш шүү. Зүгээр л өөрийнхөөрөө байж хүсэл мөрөөдлөө дагаарай. Тэгвэл амьдрал чинь янзтай байх болно.